Одоо ордонд янз янзын зүйл болж байна. Өнөөдрийн ордонд болж байгаа зүйлийг ярихын тулд өчигдрийг мэдээж ярих шаардлагатай. За өчигдөр төрийн байгуулалтын байнгаараа өнгөрсөн 5 дахь өдөр ерхий сайдыг огцруулах талаар хэлэлцсэн асуудлаа үргэлжлүүлэхээр өглөө 11 цагаас хурал зарласан. За гэхдээ өчигдөр нөгөө даваа гараг ардчилсан нам болон Монгол Ардын намын бүлэг хуралддаг өдөр. 10 цагаас хуралддаг. Гэтэл яг энэ хуралдаанд давхцаад нөгөө нэг төрийн байгуулалтын байнгаараа хурал нь зарлагдсан. Тэгээ ингээ нөө эртсэн хөрөхгүй. Тэгээ хоёр талын одоо хоёр тал хуваагдчихад байгаа шүү дээ. Юуг нь нөх те. Зандаш дээр амраа эсгэл ингээ хоёр тал хуваагдчихад байгаа. Энэ хоёр талын хүмүүс нь хуралдаа орж суудгүй. Ердөө нэг 5 гишүүн байсан. За одоо нэрийн сайн санахгүй хин жилээ Бадам Сүрэн, Сайн Зориг, Жавхлан сайд зэрэг нэг юм 5 гишүүн илэрч суусан. Тэгээ өнгөрсөн 5 дахь өдөр бол төрийн байгуулалтын байнгаараа 22 гишүүн байсан баха. 60% эрсдэлтэй байсан. Гэтэл өчигдөр хуралдах гэсэн чинь нөгөө Ардчилсан намын бүлгийн хуралд авахцаад дээрэс нь хоёр тал хоёулаа орж ирж хуралдаа суухгүй өрөөндөө байсан мөртлөө төрийн байгуулалтын байнгаараа хуралдаа орж ирж суугаагүй 5 гишүүн орж ирж байжгаад 30 гаруй минут хүлээгээд төрийн байгуулалтын байнгаараа сандаа өчир өөрийнхөө эрх хүрээнд хурлаа хойшлуулсан. Гэтэл хурал хойшилсан чинь араас нь зарим нэг гишүүд улс төр хийж эхэлсэн. Энийг бол ярих нь зүг баг гэж бодож байна. Буруу улс төр заримдаа хийж бол одоо ард түмний толгойг эргүүлж болохгүй. Бадам Сүрэн мэтийн улсын хурлын гишүүд араас нь хурал хийгээд одоо төрийн байгуулалтын байнгаараа эрдсэн бүрдчихсэн байсан. Тийм учраас саналаа хураагаад явуулахад боломжтой байсан гэсэн зүйл яриад. Төрийн байгуулалтын байнгаараа дээр та бүхэн харж байгаа хөчтөр самбар дээр ингээд 22 хүн ирсэн 60% эрсдэлтэй гэсэн юм самбар гарч байгаа. Энэ нь болохоор өнгөрсөн 5 дахь өдрийн хурлын эрсдэл шүү. Тийм учраас яг өчигдрийнх биш. Тэгээ энийг мэдхгүй Бадам Сүрэн гишүүн андуурч хараад хурлаа явуулах боломжтой гэж харсан юм уу? Эсвэл албаар улс төр хийж байгаа юм уу? Тэгээ өчигдөр саналаа хураагаад бүрэн явах боломжтой байсан гэсэн зүйлийг араас нь сэтгүүлчд яриа өгөөд тэгээд улсын хурлын гишүүн за төрийн байгуулалтын байнгаараа дараа сандаг очрыг нэгийн тухай хууль зөрчөөд саналаа хураагаад бүрэн ингээ явуулах боломжтой эрдсэн бүрдсэн байхад хурлаа хойшлууллаа гэсэн яриаг сэтгүүлчдэд өгөө зогсож ийлээ. Тэгэхээр энэ ташаа мэдээж шүү. Тийм учраас буруу улс төр хийж байна гэдгийг Бадам Сүрэн гишүүн хэлэх нь зүйтэй байх. За ингээд төрийн байгуулалтын байнгаараа хойшлолоо буцаагүйгээр. Тэгсэн араас нь Ардчилсан намын бүлэг тараад мэдээлэл хийлээ. За ингэхдээ 3 шаардлагыг Ардчилсан намын бүлэг гаргаад энэ дээрээ тухайн бүлэгт оролцсон 28 гишүүн 100%-аар одоо санал нэгдсэн юм байна. Юу вэ гэхээр улсын хурлын даргаыг огцруулах, ерөнхий сайдыг огцруулах энэ хоёр асуудлыг одоо 4 дахь юм байна уу, 5 дахь юм байна уу тийм ээ чуулганаар хамтд нь оруулж шийдэлцье гэж. Хоёрдугаарт бүлэг нэгдсэн шийдвэр гаргаагүй. Зүгээр л юм энэ 3 асуудал дээр л нэгдсэн санал төрсөн болохоос биш. Яг манай бүлэг Ардчилсан намын бүлэг ийм шийдвэртэй байна гэсэн юм нэгдсэн шийдвэр гаргав. Үүнийгээ яг тэр нөгөө хэрвээ улсын хурлын дарга ерхий сайд хоёрыг нэг өдөр огцруулахаар ингээд төсвөөг чуулганаар хилцэхэр болох юм бол тэрнийх нь яг өмнөхөн бүлгийнхаа шийдвэрийг зарлана гэж байгаа. 3 дугаарт юу гэж байгаа вэ гэхээр ерхий сайдыг огцруулах одоо энэ улсын хурлын даргаыг огцруулахын чуулганы хуралдааныг сөрөг хүчин буюу Ардчилсан намаас сонгогдсон улсын хурлын дэд дарга пүрэв дөржөөр өдөртүүлэх ийм шаардлагыг тавьсан. За энэ дээр Ардчилсан намын бүлэг 100% нэгдсэн гэж. Нэг зүйл нь бол таалагдж байна. Юу вэ гэхээр энэ хоёулыг нь огцруулах төр чуулганыг улсын хурлын дарга пүрэв дөрж өдөртөх нь зүйтэй. Тийм учраас энэ бол байж болохоор улс төр. Нөгөөх нь болохоор яг энэ чуулганы өмнө бүлэг нэгдсэн саналаа гаргана гэдэг бол хугацаа авч байгаа юм шинж. Ардчилсан нам дотроо бас шийдэгдэхгүй шүү дээ. Энд чинь ингээм хоёр хуваагдчаад аль нь энэ талаас нэг санал гаргаад энэ талаас нэг санал гаргаад ингээд идэг. Ингээм хоёр хуваагдчаад байна. Нөгөөх нь хоёулыг нэг чуулганаар оруулна гэдэг бол мөн л аль нэг тал давуу тал өгж байгаагийн нэг илрэл байж магадгүй шүү. Энэ нь бол ерөнхий сайдын тал илүү давуу тал өгж байгаа юм шахалт гэж магадгүй. Яагаад гэвэл улсын хурлын даргаыг огцруулахад хугацаа байхгүй. Даргын дэргэдэх зүйл хуралдаж хугацаагаа тогтооно. Ерөнхий сайдыг огцруулах нь мэдээж хугацаатай. 3 хоногийн дараа санал гарснаас 3 хоногийн дараа хилцээд 10 хоногийн дотор шийднэ гэж. Энэ 5 дахьын чуулганаар шийдэхгүй бол өөр хугацаа байхгүй. Тийм учраас энэ 5 дахь шийд. Тэгэхээр ингээ хамтд нь оруулъя гэдэг нь гарцаагүй байдалд хийж байна нэгдүгээрт. Хоёрдугаарт
Эсвэл нөгөө талдаа ерхий сайдын тал ажиллаж байна гэсэн юм хоёр үнцэг харагдаж байгаа. За ингээд ордонд улс төр өчтөр үргэлжлээ явж исэн. Гэтэл орой бүгд тараад явсан хойно улсын хурлын дэд дарга Пүрэвдоржид нэр бүхий гишүүд улсын хурлын даргаыг огцруулах саналыг хөрвүүлсэн байна. За өчигдрийн улс төр ингээд дууссан. Өнөөдөр яг үүнтэй холбоотойгоор улс төр дахиад үргэлжлэлээ. Юу гэхээр өнөөдөр 4 байнгын оролцож байгаа. Энэ байнгын оролцож байгаа хооронд Монгол Ардын намын бүлгийн 64 гишүүнтэй бүлгийн 38 нь бүлгийнхаа дарга Бат Эрдэнэт шаардлага өргүүлж байгаа. За энэ юу гэхээр бүлэг ерөөсөө сүүлийн үед хуралдахгүй байна. Ингээ тодорхойгүй шалтгаанаар хойшлоод ерөөсөө хуралдахгүй байна. Тийм учраас энэ улс их оронд болж байгаа олон асуудлаар бүлэг хуралдаж нэгдсэн нэг шийдвэрт хүрмээр байна гэсэн зүйлийг яриад бүлгээ хуралдуулаач гэсэн шаардлага өргүүлсэн. Нийтдээ 38 гишүүн өнөөдөр 16 цагт өнөөдөр буюу мегмар гарагт 16 цагт бүлгээ хуралдуул гэсэн юм шаардлага өргүүлсэн. Энэ мэдээж нөгөө талаас шахалт өгж байгаа зүйл. Нөгөө тал гэдэг нь одоо ерхий сайдын зүгээс шахалт өгж байгаа зүйл. Бүлгийн дарагт. Бүлгийн дарга ч одоо энэ талтаа гарч яваад байгаа шүү дээ. Тэгсэн араас нь яг коридорт бүлгийн даргатай тааралдаад сэтгүүлч дээрээ авлаа. Энэ дээрээ бүлгийн дарга юу гэж ярьж байгаа гэхээр бид нар ийм ороо босгоо хоёр үзүүртэй юм байгаа цагт бүлэг хуралдаад нэгдсэн нэг шийдэл төрж чадахгүй. Манайх тэр танах тэр гээд ингээ хэрүүл болоод дууснаа. Тийм учраас бүлэг нэгдсэн яг нам дотроо нэгдсэн нэг юм байр суурьнд хүрээд өдөртөх зүйлээ оролдуулаад өдөртөх зүйлээс ингээ гаргаад шийдвэр гаргаад нам дотроо нэг юм нэгдсэн байр суурьнд хүрсний дараа бүлгээ оролдуулъя гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр аль нь ингээд тогтоолоод татаж авахыг санал болгосон юм байна. Одоо бүлгийн дарга Бат Эрдэнэт жишээлбэл улсын хурлын даргаыг огцруулах саналаа татаад авчвал, ерхий сайдыг огцруулах саналаа татаад авчвал тийм ээ. Ингээ нэг юм нэгдсэн нэг байр суурьнд хүрчүүл араас нь бүлэг уралдаад ингээ цаашаа асуудлаа ярилцаад явъя гэсэн ийм байр суурьтай байгаа юм байна. Тэгээ Бат Эрдэнэт дарга ерхий сайдтай уулзч үзсэн гэж байна. Их хурлын даргатай уулзч үзсэн гэж байна. Ерхийлэгчтэй уулзч үзсэн гэж байна. Ингээд энэ одоо уулзж байгаа зорилго нь юу гэхээр мэдээж ив нэгдэлтэй байх, ив нэгдлийг сахиулах үүднээс уулзч үзсэн гэж байна. Ерхийлэгч мэдээж тодорхой хэмжээний байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ намын дотоод үйл ажиллагаанд оролцох угаасаа ирэх байхгүй учраас ингээд өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн гэж байна. Тэгэхээр нэг ийм үнцэг харагдаж байна. Бүлгийн даргын амнаас анхудаага ийм зүйл гарч байгаа шүү. Хоёр тал хоёулаа тогтоолоо буцааж татаж аваад цаашаа нэгдсэн нэг байр суурь дээр үед асуудлаа ингээд чиглүүлээ яваа гэдэг байр суурь. Тэгэхээр энэ явж Монгол Ардын нам энэ их хоёр тал гарсан, энэ их нэгнийгээ үзий ядсан улс төрийн төгсгөлд гар бариад аль аль нөхцөхгүй цаашаа ингээд явах магадлал ийм үнцэг гарч ирж байна. Гэхдээ цаашаа улс төр яаж үргэлжлэх мэдгүй бүлгийн дараагийн байр суурьтай байна. За өнөөдөр болон өчтөр ордонд нэг иймэрхүү зүйл явагдсан.